сэтгэлээсээ хүсэх юм бол биелнэ гэдэг үгийн чин сэтгэлээсээ гэдэг нь маш их өргөн утга агуулгадж байгаа гэд. Та нарын маань багштай бичсэн одоо мессежнууд нь бол үнэхээр чин сэтгэлийн тэр сайхан үнэр ханхалж ясаа. За тэгэхээр таныг одоо ингэж байгаа тэр мөрөөдлийг чинь биелүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр та яг тийм ээ хаана яамаар байгаа тухай төсөөлөө гэх. Тэгэхээр зэрэг багш нь та бүхэнд одоо энэ дуулах газрыг бий болгохын тулд ийм хөрхэн тайцтай. За тэгээд ер нь бол бичлэгээ хийх боломжтой, микрофонтой, спикертэй, төгөлдөр хууртай одоо ийм гоё урланг одоо шавнартай зориулаад бий болгосон байгаа. За тэгэхээр яагаад гэхээр зэрэг багш нь би одоо ийм тийм том тайзан дээр зүгээр заавал дуучин болохгүй ч гэсэн ангийнхантайгаа уулзахад би хүүхдийнхээ төрсөн өдөр, би нөхрийнхөө төрсөн өдөр, би хайртай бүсгүйдээ, хайртай гэргэдээ зориулаад, би ээждээ зориулаад гэд дуулах яг тэр орчин нөхцөл чинь байгаагаар нь багш нь төсөөлүүлэхийн тулд энэ урлангаа бий болгосон. За тэгэхээр таны мөрөөдөл хамгийн одоо жишээлбэл ингэж таны мөрөөдөл хамгийн шилдэг удирдахч болмоор байна уу гэ. Би болохоор за хоёлаа хамгийн шилдэг дуучин болъё гэж мөрөөдөө гэж би шавнартай хэлэх дуртай. За тэгэх юм бол тогтмол цаг гаргаад яг тэр түрүүний нөгөө нэг найруулагч болох гэжсэн хүн тэр Universal гэдэг оффист очиод тогтмол цагт бүр ингээ пижака өмсөд бүр оффист ороод суугаад яг өөрийгөө найруулагч мэтэр хүмүүст илэрхийлж яасан шиг та нар маань хичээлдээ бэлдэж байгаа хоорондоо дандаа өөрийгөө би бол дуучин гэж төсөөлөө, толинд хараад хувцс өмсөөд тэ яг л гинэ хонгор хүүхэд шиг том аав нар ч гэсэн ээж нар ч гэсэн эмээ нар ч гэсэн тэгээрээ за тэгээд бүр ингээд нөгөө нэг хүн маань бүр ингэж байгаа штэ захирлаа гэж дуудулдаг, найруулагчаа гэж дуудулдаг байсан гэж байна. Тэгэхээр зэрэг та нар маань бас өөрийгөө би бол дуучин ягмарсан гэдэг. Би нөгөө хүүхэд байхдаа хөшгөө ингээд татаад хүүхдүүд бид нэр хөшгөө татдаг байсан да тий. Тэгээд хөшгөө татаад тайзсан дээр дуулж байгаагаар тэгж маш их одоо дууддаг байсан. За тэгэхээр зэрэг таны мөрөөдөл хотын төвд байрлалтай олон давхар байшингийн эзэн болмоор байна уу? Хэрвээ тийм бол та тэр байшингийнхаа эзэн болохын тулд бүр ингээд пицк одоо ингэж байгаа пиц хүчинжүүлийг хийж өөрөө бүр тэнд очоод зориуд цаг гаргаа гэж байгаа байхгүй юу? Тэгээ багш нь болохоор Солонгост байхдаа Канамд тэр нөгөө нэг баячуудын дүүрэгтэн зориуд цаг гаргаж кафед бүр ингээд ном уншаад суудаг байсан. Тэр үед одоо манай Сүйс урталт мега кофе гэж кафе гэж байгаа тийм. Яг тэр шиг юм нөгөө нэг юм шар дээр хараа бичсэн. Би тэгээ за би Монголд мега кафе байгуулна да гэж бодож исэн байхгүй юу? Тэгсэн чинь ирсэн чинь Монголд тэр мега кафе бий болсон байсан. Тэгтээ багш нь дандаа тэр одоо шар дээр хараар бичсэн кафег бодоол ингээл бас залбираал тэгдэг байсан чи яасан гэж багш нь урлангаа хийсний дараа харсан чинь бүр хараа энэ хэсэг бол яг багшийн тэр төсөөлж байсан энэ мега вокал коуч гэдэг энэ селфи учраас эсрэгээр харагдчихэв тий. Тэгээ би бүр вау би бүр шоконд орсон. Тэгэхээр зэрэг яагаад багш нь энийг багш маань яагаад дууныхаа гама ярихгүй одоо энийг яриад байгаа юм болоо гэж бодож байгаа. Энэ бол л штэ гамтай хамт маш чухал. Тэгэхээр зэрэг хүн өөрийгөө хаана дуулах гэж байгаа, хинтээ дуулах гэж байгаа урьдчилж төсөөллөө бий болгоод би ангийнхантайгаа дуулахад одоо жишээлбэл би найзууд гэдэг дууг дуулахын тулд манай ангийн тэр намайг надад тэ миний анхны хайр байсан намайг тэгж харах ах ч юм уу тэ эсвэл тэр надад нэг жоохон таагүй байсан. Гэхдээ би ингээд дуулахаар гих мэдчлээ ингээд төсөөлөд төрүүлээд төсөөллөө бий болгочхоор зэрэг маш амархан байдаг. Яагаад гэвэл тэр орчинд би дахиад очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг дуулахаа ч гэсэн тийм манайхаа өнгөө аль хэдийн би олцсон. Би энэ дуг одоо багштайгаа гоё дуулж байна. Би гама сайн дуулж байна гэд төрүүлээд тархиндаа нөгөө даалгавраа өгчнө. Мэдээллээ. Тэгчээр зэрэг маш амархан болдог. Та нар маань энийг мэдснээр
үр хүүхдүүдтэй ялангуяа одоо бидний үр хүүхдүүд дандаа бид нар дэлхийн хүмүүс болоосоо эрдэм мэдлэгтэй сайн сайхан хүн болоосоо гэж боддог те. Тэгээд та нар маань энэ номыг өөрсдөө эхэлж уншаад энэ багш нь реклам хийж байгаа биш шүү заяа. Өөрсдөө эхэлж уншаад тэгээд үр хүүхдүүдтэй бүр би бол бэлгэлээсэй гэж хүсэж байгаа. За тэгэхээр зэрэг төсөөлөл бодчихлоо. За өнөөдөр багш нь ээжийн тухай жирмийн цагаанд нуур гэдэг дууг яаж одоо дуулах аргаа заана. За тэгэхээр хоёулаа хэдүүлээ ээжигийн тухай бодох нь. За ээж маань байчж болно, бас мөн хүсийг үдсэн ч яж болно. Өөр олон ээжүүдэд их нэртэй охтуудтай дуулж болно тийм үү? Хаанч дуулж болно. За тэгэхээр тэр дуу дуулахад хамгийн эхлээд би өөртөө ямар мэдрэмж өгөх вэ гэдгийг эхлээд ингээд төсөөлчихнө. Би өөртөө маш сэтгэл хангалуун байхаар ерөөсөө өөрийгөө нөгөө чи өнгө олохгүй штэ чи болохгүй штэ гэж ерөөсөө тэхгүй заяа. Багштай даалгаварт жирмийн цагаан нуур YouTube дээр караоке байгаа. Дуучин дуулснаар нэг дагна, караокегоор нэг дагна. Багш нь заачих штэ одоо. Тэгчээ дүнгээ өөртөө таахгүй багшаа би нэг л болохгүй наа багшаа би ингээд л болдгоо маа гэж хэлэхгүй. Зүгээр л дуулсан багштай явуулсан. Гэтэ ер нь өдөрт ингээд тогтмол нэг 20 минут тогтмол ингээд нэг 20 минут дор хаяж гаргаадах юм бол маш сайн байдаг шүү заяа. За тэгэхээр ээжийн тухай дуулаа жирмийн цагаан нуур дууг нутагтаа очиод би дуулж ингээд төсөөл хийдүүлээ. За тэгээд нутгийн эгч нар, нутгийн ах нар яаж намайг харах вэ? Миний эхнэр намайг яаж харах вэ? Зарим хүмүүс нөгөө өмнөөс нь санаа зовдөг шүү дээ, тий. Нөхөр мөрч ингээд өмнөөс нь санаа зовоод бүр ингээд хөлсөн гараа суугаад ч магадгүй. Тэрийг эхлээд нэг удаа төсөөлөд ингээд бодцохоор зэрэг хөлсөн гараа суусан ч гэсэн санаа амарч ингээд өөрийг чинь харж байгаагаар төсөөлөд тэгээд эхлээд бодцохоор зэрэг ингээд тархинд тийм мэдээлэл очихоор бидний дуу хоолойны өнгө ч гэсэн зөвөр гардаг. За тэгээд бид нар